Загварлаг, стайлиш хувцлахад хамгийн том нөлөө үзүүлдэг 5 жижиг детейлийг хэлж өгье. Хадгалаад аваарай. 1-р layering буюу давхарсан элемент. Носон сүлжмэл цамц эсвэл кардиган цамцны доогуур өнгө болон материалын хавьд ялгаарл үүсгэх цамц цохойж өгснөөр ерөнхий харагдах байдалд энгийн хэрнээ том өөрчлөлтийг бий болгож чадах детейл болж өгдөг. 2-р товчлогоо. Товчлогоог зөв хийснээр тухайн загварын онцлог тодорхойлохоос гадна биеийн силуэтэд ч шууд нөлөөлдөг. 2 товчлогоотой блейзер өмсөхдөө зөвхөн дээд талын товчийг товчлно. 3 товчтой блейзер өмсвөл дунд товчоо товчилж өгөх хэрэгтэй. 3-р ханцууга баг зэрэг шаналлах нь идэвхтэй хөнгөн динамик дүр төрхийг бий болгодог. 4-р бүсийг нэмж өгөх. Хувцас яг биед таарсан байхад бүс зүүх шаардлагагүй гэж олон хүмүүс боддог. Гэвч илүү стиллэг харагдъя гэж бодож байгаа бол бүс нь таныг өөрийн стил хэв маягтаа гүйцэд анхаарал хандуулсан гэсэн мессежийг өгөх болно. 5-р аймс. Өндөр төрөйтэй гутал өмсөж байгаа бол гутлын төрөнөөс 2-4 см-ийн өндөрт аймсыг цохолгож өгөх. Ямар ч энгийн өдөр тутмын хувцлалтад загварын мэдрэмжтэй мүүдийг нэмж өгнө. Энэ мэдчлэн өдөр тутмын хувцлалтын стилийн зөвлөмж мэдээллийг авахыг хүсвэл лайктаарч фоллоу хийгээрэй.